Ингээд үүний араас цуурлын 19 дугаар анги эхлэхэд манай эд чинь бөөндөө нэгэн бороотой өвдөж зургатаа үзээд байж байтал нөгөө Гидеон чинь зургатаар гарахтаа нууцлаг овоохог нураагаад оронд нь өөрийнхөө өмийг барин нэтрэгээд соль орцсон явж байна. Тэгсэн яг тэр үед нь Стений офисоос чимээ гарахаар нь Стен ч яваад очтол Гиден дурагч нь бүр дүрээрээ Стений овоохог эзэмшдэг гэрчлэгийг нь хулгайлах гэж зогсож байгаа юм чинь. Гэсэн ч Гиден Стений гэрчлэгийг авч чадалгүй хөөгдөд гардаг ба гарч ирэнгүүтээ Гиден ч Дипринг шиг 2 дугаартай тэмдэглэлээ гаргаж ирээд өөр арга хэрэглэн нэтрэгээ болоо явлаа шүү. Яах гээд байгаа харж харвэ. Энэ хүмүүний араас үзэг зөвлөлтөд гэр орных нь хамаг бүр хар ажлыг Стен Дипрээр хийлгээд байгаа болохоор манай Дипр ч гэсэн Стен яагаад ингэж байдаг юм болоо гэсэн хямгцсан сууж байлаа шүү. Тэр зур Гиден ч тэмдэглэлээсээ нэг айхтар чөтгөр гэхүү мангас гэхүү нэг зүйлийн талаар олж уншичаад тэрийгээ бүр өөр дээрээ дуудаад аваад ирвэл яах вэ? Гидений дуудсан тэр зүйл бол Will Cypher гэх хоёр хэмжээст бит бөгөөд энэ орчлон ертөнцийн болдог бүхий л зүйлсийг мэддэг амтан гиндэ базар байна гэж. Үүний дараа Гиден ч одоо Биллээс Стений оюун санаанд ороод Сепнийхэн кодыг олоод өгөөч хэмээн гоход би ч одоо Гидений хүслийг биелүүлэхээр болдог ба оронд нь өөрийнхөө хүссэн зүйлийг Гиденээр хэлэхээр болов. Гэхдээ тэрийг хэлсэнгүй.